Өвөг дээдсийнхээ нутаг дэвсгэрээр бид одоо энэ орон нутгийн салбарт аваа орон гэрээгийн барьж өгч ингэж одоо ясалж байна. Энэ маань одоо бас бид нутгаас ангараад олон жил боллоо. Өвөг дээдс маань ороогийн жамаар бас одоо үсэг үзүүлээд энэрхий оронд ингээд явж яваад энэ нутгаар ирдэг давтамж маань өдөр багасаад ингээд ер нь нутагтаа эргэж холбогдох зайлшгүй шаардлагатай байна гэсэн зүйлийг ярьж байгаа. Тэгээд одоо энэ сайхан зүйлийг одоо үүсгэж байна. Ер нь орон хангай дэлхийн эзний савдаг байдаг. Усаа дулгаар шааны эзэн лус байдаг. Тэгээд эдгээр нь оршин байж амьдарч байдаг. Тэр орон ахгүй савдгийнх нь болохоор багтахтай энэ шүүжигтэй овоо байдаг. Лусыг нь болохоор дулгаар шаан байт юм аа гэж. За ингээд бид ямар ч энд ийм сайхан үеийг үйлдэлээ. Та бүгд маань одоо өөрсдийнхөө үеийг даатгаж сэтгэлдээ бодогдож явдаг хүстэй шивнж ингэж та залбирч айдэнийхэн дээжийг өргөж ингэж байх ёстой ийм сайхан газартай боллоо шүү гэдгийг одоо бас дордороосаа ойлгож байгаа баха. За тэгээд мөн одоо бидний энэ үйл ажиллагааг дэмжиж зөвшөөрч энэ сайхан орон хангай савдгийн одоо орон гэрийг одоо үлдээхийн ажилд тусалж урал номоо уншиж сүүлчмж 10 аж гэсэн уургуудаа бас одоо баярж байгаа. Хатуунрынхаа өмнөөс хэлье. Бүгд маань одоо гоё улам орох болтугай гэж өрөөе. За бас энд одоо миний одоо авгийн үндсэн нутаг. Тэгээд одоо энд байгаа ирэх тойронд ингээ байж байгаа энэ айлууд бүгд миний одоо авгийн ах эгч нар дүүнэр байна. Ингээд та үед одоо энэ сайхан бүтээгээ ингэж боллоо шүү. Одоо хөдөлжигчээ. Тэгээд энэ одоо овоогоо одоо ажилд тордож ингэж байгаараа гэдгийг та бүхэндээ бас захиа ингээд ямар ч 3 жилдээ нэг удаа бид цуглуулж ингэж ажиллаа хийжээ гэж бодож байгаа.